бизнесүүд хүүхдийн эрхийг дээдлэх үүргээ биелүүлж хүүхдийн эрхийг дэмжихэд хүчин чармайл гаргах ёстой. MDS Sunlex хуулийн фирмийн удирдах гишүүн Батбуян. За манай байгууллагын хувьд бол 2020 онд хүүхдийн эрхийг хангах бодлогын баримт бичиг гэдэг баримт бичиг гаргаж баталсан. За энэ баримт бичгээр бид бол хүүхдийн эрхийг хангахтай холбоотойгоор хэд хэдэн дотоодод болон гадаадд чиглэсэн юм үйл ажиллагаануудыг төлөвлөж заасан. За энэний нэг нь бол бид нар дотооддоо хүүхдийн эрхийн өдөр гэж сар болгоны нэг өдрийг бол гаргасан. За энэ өдөр бол бага насны хүүхдтэй буюу 12 нас хүртэлх хүүхдтэй ажилтан байна бол сардаа нэг өдрийг нь хүүхдийн өдөр байдлаар аваад хүүхдэд зориулан өнгөрүүлэх ийм хүүхдийн өдөр гэдэг нэг сар болгоны нэг өдөртэй байгаа. За энэ өдрөөр бол ажилтнаа бол цалинтай чөлөө олгодог. За хүүхдтэйгээ өнгөрүүлсэн тухайн өдрийнхөө үйл явдал ямар байдлаар хүүхдтэй энэ цаг хугацааг зарцуулсан гэдэг талаараа бол байгууллагатай иргэд мэдээлдэг. Сайн бацгаана уу, намайг Дэлгөөн гэдэг. Би MDS Sunlex хуулийн фирмд туслах хөлтөөр ажилладаг. Манай байгууллага нь сар бүр ажлын нэг өдрийг хүүхдэд зориулах цалинтай чөлөө олгодог байгаа. Өнөөдрийн хувьд болохоор би хүүхдийн өдрийг аваад хүүхдэд зориулахаар чөлөө авсан. Сая хүүхдээ сургуулиас нь аваад одоо ингээд хүүхдтэйгээ агаарт салхилаад сууж байна. За нэмэлтээр бол бас бага насны хүүхдтэй ажилтнуудын хувьд бол хүүхдийнхээ сургууль хүмүүжилт анхаарахтай холбоотой гэдэг ч юм уу. Тэр зорилгоор ажлын үеийн хатан цагийг баримтлах. За нөгөө талаас хүүхдтэй холбоотой сургалт хүмүүжлэлтэй холбоотой арга хэмжээнд оролцох бол цалинтай чөлөө авах гэх мэт ийм нөхцлүүдийг бол бас энэ бодлогын баримт бичгээрээ бид нар хангаж мөрдүүлж ажиллаж байна. Хэрвээ байгууллагууд хүсэх юм бол манай энэ баримт бичгийг бас дотоод үйл ажиллагаанд шууд мөрдөөд загвар болгоод ашиглаад явж болно. Хүүхдийн өдөртэй байж болно. За байгууллага дээр хүүхэд зочлох хүүхдийн эрх тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ? Эрхийг нь зөрчихгүй байх, орчин нөхцлөөр аюулгүй байдлыг нь хангахын тулд ямар арга хэмжээ авах вэ гэх мэт асуудлыг тодорхой хэмжээнд бас бид энэ баримт бичгээрээ тусгасан учраас загвар болгоод үйл ажиллагаанд мөрдүүлээд хэрэгжүүлж болно. За нөгөө талаас 2020 оны 1 сарын 1-ний өдрөөс хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Энэ хуулийн хүрээнд бол бас хүүхдийн эрхийг хангах бодлогын баримт бичиг батлах ёстой гэдэг ийм хуулийн этгээдүүд төлөөс үүрэг байгаа. Тэгэхээр энэ үүргийнхээ хүрээнд бол бас жишг болгоод баримт хүүхдийн эрхийг хамгаалах бодлогын баримт бичигтэй болох нь бол бас зүйтэй юм аа гэж үзэж байна.